Өнөө үед энэ дэлхий дээрх хүмүүс Бурхны тухайд хүн байж өөрийгөө Бурхан гэлээ гэж 2000 жилийн өмнөхтэй яг адилхан үг хэлж байна. Үнэхээр харамсалтай. Библийн Эхлэл номны 1-р бүлэгт Бурхан хүн төрлөختнийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээж, эрэгтэй эмэгтэй хүн бүтээсэн тухай өгүүлдэг. Тиймээс эрэгтэй дүр төрхтэй Бурхан ба эмэгтэй дүр төрхтэй Бурхан байдаг нь мэдээжийн зүйл биш үү? Тэгэхээр эцэг Бурхан төдийгүй өөр хэн бас байх нь уу? Их Бурханыг ч хүлээн авах итгэл нь жинхэнэ итгэл юм. Еврей 9-р бүлгээс харвал өөрийг нь тесэн ядан хүлээхстийг аврахын тулд 2 дахиа ирнэ гэсэн тул 2 дахиа ирэхдээ махан биеэр ирсэн ч гэсэн бид түүнийг хүлээн авах ёстой биз дээ. Бурхан хаана хамаагүй ирэх юм биш. Харин аврагч Сионд ирнэ гэсэн байдаг. Тиймээс бид Сионд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Сион гэж ямар газар вэ? Гэтэл хүмүүс анхаарал хандуулахгүй 2000 жилийн өмнөх шиг хүн байж өөрийгөө Бурхан болголоо гэж чулуу шидэхэд бэлэн байдаг. Бурхан энэ дэлхий дээр мөнх амийн бэлгэдэл болох алгасал баярын нотлох тэмдэгтээ ирсэн ч гэлээ. Хүмүүс итгэж чадахгүйгээд эсэргүүцэж саад учруулад 2000 жилийн өмнө ч бай, өнөө үед ч бай, адилхан үйл явдал өрнөж байгаагийн шалтгаан нь тэд аврагч Месиагийн дэлхийд авчирсан авралыг ойлгоогүйтэй холбоотой юм. Гэсэн ч хэрэв Бурхан бидний эцэг юм бол түүний хажууд мэдээж хэн байх ёстой вэ? Их байх ёстой. Галат 4-р бүлгээс харцгаая. Галат 4-р бүлгийн 26 дугаар ишлэл. Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол хэн бэ? Энд дээр гэдэг нь Тэнгэр нэг ясандоо Тэнгэрийн хаанчлалыг хэлж байна. Харин дээр оршигч Иерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний их юм. Бидний сүнсний хэн байгаа гэсэн үг вэ? Бидэнд сүнсний их байгаа. Энд бидний их гэж бичсэн болохоор Илч Паулийн бие махбодын их үү? Үгүй шүү дээ. Дээр оршигч өөрөөр хэлбэл Тэнгэрт оршигч нэгэн бол бидний бүх сүнсийг төрүүлж бидэнд ам өгсөн бидний их гэж зааж өгч байна. Үүнийг Эхлэл 1-р бүлгээс авахуулаад Бурхан хэдийн бидэнд ухааруулсан. Бид Библийн сургаалт дагуу их Бурханыг хүлээн авч их Бурханы тухай баярт мэдээг дэлхийд даяар түгээдэг. Зүгнэлийн цаг нь болоод эцэг их маань одоо сайн мэдээний ажлаа биелүүлж байна. Гэтэл үүнийг мэддэггүй хүмүүс Бурханы сүм ер нь юу хийгээд өдрөөс өдөрт ингэж хөгжөөд байна гэдэг. Бид зүгээр л Библийн сургаалыг дагахад л болох биш үү? Бидний итгэлийн зорилго бол мөнхийн аврал, Тэнгэрийн хаанчлал биз дээ. Бурханы хүслийн дагуу авралт хүрэхийг хичээдэг итгэл дотор сайн мэдээг хэрэгжүүлэх ёстой. Бурхан миний талаарх гэрчлэл Библиэд байгаа тул үүнийг сайтар судлаарай гэж хэлсэн. Тиймээс бид Библийг их унших хэрэгтэй. Бид Библийг судалбал их Бурхан байдаг гэж Бурхан үгээрээ дамжуулан үүнийг сургадаг. Бид үүнийг үгүйсгэж болохгүй. Тийм үү, үгүй юу? Илчлэл 22 дугаар бүлгийн 17 дугаар ишлэлийн сургаалыг харъя. Сүнс болон сүд бүсгүй. Сүнс нь ариун 3 сентигээр бол эрэгтэй дүр төрхийн Бурхан нэг ясандоо эцэг Бурханыг хилдэг тийм үү? Эцэг Бурханы сүд бүсгүй гэхээр мэдээж хэн бэ? Их Бурхан. Эцэг Бурхан болон их Бурхан ямар үг айлдсан байна? Ирээрээ гин. Хаашаа вэ? Эцэг ихийн оршдог Сион руу ирээрээ гэж дуудаж байна. Тэгвэл тэд яагаад биднийг дуудсныг харцгаая. Ирээрээ гин. Сонсогч нь ирээрээ гэж хэлэг. Цангасан нэг нь ирэг. Хүссэн нэг нь ирж юу ав гэж байна. Мөнх ам өгдөг. Амийн усыг үнгүй ав. Библийн хамгийн сүүлчийн ном болох Илчлэл номд ийм дүгнэлт гаргасан байна. Бид эцгийг хайж, эхийг хайж очих ёстой. Яагаад вэ? Бурхан энэ дэлхийд сүнс болон сүд бүсгүй болж ирээрээ гэж дуудаж байхад бид урлагаас нь татгалзах ёсгүй. Тэнгэрийн хаанчлалд очихыг хүсэж, авралыг хүсдэг хүмүүс
Мөн гэрэлт ирээдүйг хүсэж мөрөөддөг хүмүүс сүнс болон сүд бүсгүйн дуудаж буй сүмд очих ёстой. Эцэг их маань биднийг хаана иргэж байна вэ? Та бидний ирээд байгаа энэ Сион, баяр тэмдэглэдэг Бурхны сүм. Бурхан хүн бүрийг одоо энэ дэлхийг уриалж байна.